За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Их эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдрөөр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэрлэгийг баттган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурчлан таниулах үйлсэд үнэтэй хуу нэмэр оруулж, төр нийгэм үндэснийхээ өмнө онцгой гавьяа байгуулсан иргэнийг Монгол улсын ерөнхийлөгч, Монгол улсын төрийн дэд шагнал тэргүүн зэргийн одон Чингис хааны одонгоор шагнадаг уламжлалтай билээ. Их эзэн Чингис хааны мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн энэ жил 10 дугаар сарын 31-ний өдөр тохиож байна. Энэ өдөр Чингис хаан одон гардуулах ёслол тогтсон дэг заягийн дагуу болно. Монгол улсын ерөнхийлөгч Захиагийн элбэгд орж Петр Ильич Чайковскийн нэрэмжит олон улсын мэргэжлийн дуурийн дуулаачдын 15 дугаар уралдааны 1-р байрыг болон Гран-при шагналт Монгол улсын гавьяач жүжигчин дуучин Ганбаатарын Ариунбаатарыг төрийн дэд шагнал тэргүүн зэргийн одон Чингис хаан одонгоор шагнахаар шийдвэрлэснийг та бүхэнд баяртайгаар уламжилж байна. Ариунбаатар Төв аймгийн Баян Өнжөөсөмд 1988 онд төрсөн. Тэрээр 100 мод хотын хүмүүн цогцлбор сургуулийг 2005 онд, Монгол улсын соёл урлагийн их сургуулийн дуурийн дуулаачийн мэргэжлэр 2000 он 9 онд төгссөн. Дуучин Ариунбаатар цагдаагийн сүлж чуулга, Оросын холбооны улсын Санкт-Петербург хотын Мариинский театр болон Бурятын дуу үжгийн Эрдмийн театрт гоцол дуучнаар ажиллаж байна. Монгол улсын гавьяач жүжигчин Ариунбаатар Глинкийн нэрэмжит олон улсын дуулаачдын 24-р уралдааны 1-р байр, шилдэг баритон дуучны шагнал, Муслим Магомаевын нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын 3-р уралдааны 1-р байр, олон улсын дуулаачдын байгаль 2-р уралдааны тэргүүн байрын шагнал, Чайковскийн нэрэмжит олон улсын мэргэжлийн дуурийн дуулаачдын 15-р уралдааны 1-р байр, мөн Гран-при шагналыг тус хүртсэн. Монгол улсын гавьяач жүжигчин Санкт-Петербург хотын Мариинский театр болон Бурятын дуу үжгийн Эрдмийн театрын гоцол дуучин Ганбаатарын Ариунбаатар бол хүндрэлтний оюуны шилдэг өв, сонгодог урлагт цахиур хагалж, бахархан амжилт гарган Монгол улсынхаа нэрийг даян дэлхийд суурьтуулж байгаа өнөө цагийн шилдэг урам бүтээлч юм аа. Улс үндэснийхээ өмнө онцгой гавьяа байгуулсан Ухаан таав ээжийн авьяаслаг хүү Эрдэмт багш нарын хөдөлмөрт сайн шав, дуурийн урлагийн шин нэгэн түүчээ дуучин Ганбаатарын Ариунбаатар танд монголчуудын бахархлыг бадрааж золбоо хиймрийг өргөн улам их амжилт гаргана гэд итгэж байна.